Тээврийн цагдаагийн албаны мэдээллийн цаг. Авторадио 96.3. За сонсогчтой өдрийн мэндийг хүргэе. Тээврийн цагдаагийн албаны мэдээллийн цаг нэвтрүүлэг мөн эхэлж байна. За манай энэ удаагийн дугаарт Баганга дүүргийн цагдаагийн хилцэн, замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд тахлагч Гамбаяр оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Авторадио 96.3-ыг сонсож байгаа нийт жолооч нартай энэ өдрийн мэндийг бас хүргье. За тэгэхээр хоёлаа ярианыхаа эхлэлийг Баганга дүүргийн нутаг дэвсгэр дөрөн 2024 он гарснаар эхний 4-р сарын байдлаар зам тээврийн осол хэргийн нөхцөл байдал дөрөн ямар хөө байв. За осол хэргийнхаа тоо мэдээллийн талаар хоёлаа яриага эхлүүлэх гэж бодож байна. За тийм. За 2024 оны 5 сарын байдлаар 2023 оны 5 сарын байдалтайгаа бас харьцуулж үзье гэж бодлоо. 2023 оны 5 сарын байдлаар болохоор 5 осол одоо бүртгэгдсэн байдаг Баганга дүүрэгт. 2024 оны 5 сарын байдлаар 6 осол бүртгэгдсэн нэг нэгжээр өссөн үзүүлэлттэй гарсан байна. За ослын улмаас хүний амнаас эрүүл мэндэд гэмтэл хохирол учирсан зүйл хохирлын гэмтэл. За осол нь дандаа ерөөсөө хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн хүн гэмтсэн асуудал гэх юм бол нэг гарсан 2024 онд. 2023 онд болохоор хүн гэмтсэн, бэрцсэн, нас орсон асуудал ерөөсөө гараагүй. 2024 оны хүн гэмтсэн асуудал нь яг юунаас болж гарваа гэсэн ерөөсөө бас жолоочийн хариуцлагагүй байдлаас гарсан. Энэ жишээ нь болохоор тухайн үед дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн үүдэн дээр хөдөлгөөнөө эхлэх үедээ анхаарал болгоомжгүйгээсээ болж араар өнгөрч байсан хүнийг шүргсэн тийм байдал үүссэн байна. Тэгэхээр ухрахүйлдэл хийж ухрахүйлдэл хийгдэл очоо шүргээд ард явуулсан явган зорчичиг мөрөгцсөн тийм. За Баганга дүүрэг маань урагшаа говь явах чиглэлд байгаа тий. Дүүргийн хариуцсан замын урт нь ерөөлцөөр 1 км яг авт замыг олон улсын чанартай авт замыг хариуцж ажилтдаг лээ. За Баганга дүүрэг маань 76-аас 92 км-ыг хариуцдаг байгаа. Нийт 14 км замыг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хариуцнаа л гэсэн. Яг танаа дүүргийг энэ бол A0101 улсын чанартай олон улсын чанартай авсан шүү дээ. Бүгд хятадаар тусыг Улаанбаатар хоттой холбож байгаа улсын чанартай авсан байна тий. За хэдий 14 км авсан замыг хариуцдаг гэсэн танаа хариуц нутаг дэвсгэрээр бол Улаанбаатар хотоос бүгд хятадаар тус руу явж байгаа одоо улсын ачаа тээвэр карго тий бүх автомашинд бол дамжаа өнгөрч байгаа. Тэгэхээр хариуцсан нутаг дэвсгэр богинохын хэдийчсэн хөдөлгөөний ачаалал маш их зам гэж би өөртөө ойлгодог. За тэгэхээр танаа цагдаагийн хэсгээс зүрэн хяналт шалгалтыг хэрхэн тогтоож ажиллаж байна. За тухайн хяналт шалгалт тавьж явах дүрэн хөдөлгөөнд орж байгаа автомашинуудаас ямар төрлийн зөрчлүүд ихэвчлэн гарч байна. За хяналт шалгалтын өрөөнд ямар их ажлууд хийж байна тавх. За тий. Манай замын цагдаагийн хэсгээс болохоор өдөр болгон хяналт шалгалт хийн. Нэг 24 цаг 48 цаг гэсэн хуваарийн даваа хяналт шалгалт хийчих. 24 цагтаа болохоор олон нийтийнхээ цагдаатай цагдаа зохицуулагч нь гараад хяналт шалгалтын 24 цагийн хугацаатай хийн. Энэ үед болохоор бүгд аймаг хятадаар тусдаас том оврын ачаа тээвэр өндрийн хязгаарлалт хэтэрсэн эсвэл жин тоон хэтэрсэн иймэрхүү авто тээврийн хэрэгслүүд өдөр болгон дамж өнгөрөх тийм үйлдэл зөндөө гардаг. Энэ болгон дээр өдөр болгон хяналт тавина. Нэгдүгээрт, хоёрдугаарт ославараас өрсөн сэргийлэхийн тулд Баганга дүүрэг нь болохоор өдөр болгон тээврийн хэрэгслийн хурдыг хэмжих тийм өрсөн сэргийлэх үүднээс байнга хэрэгжүүлдэг. Энэнийхээ үүднээс өрсөн сэргийлэх үүднээс хурд хэтрүүлээд ославаар гарах үйл нь маш их бага буурсан. 2023-2024 онтойгоо харьцуулахад 50%-аар жишээ нь буурсан байх жишээ нь. Ер нь бол хүмүүс хэлдэг шүү дээ бас мэрсээр анзаараад хаа. За урагшаага явж чинь Баганга бол баталгаатай хурд хэмжиж байгаа газар гэдэг. Тэгэхээр таад бол юу хурд хэмжиж байхгүй те. Дундаж хурдны хурд хэмжиж байхгүй. Дандаа нөө зөөрийн хурд хэмжиж. Зөөрийн Wi-Fi хурд хэмжигчийг дандаа хэрэглэдэг. Энийг хэрэглэснээр тэр жолооч нарт байнга сэрэмжлүүлэг жишээ нь энд хэмжиж байгаа шүү, тэнд хэмжиж байгаа шүү гэж жолооч нар болохоор жолооч нар бүгд айцтай мэддэг. За үдсэн Баганга орж जैन төхөөд ирж जैन. За ер нь бол хурдаа асахгүй болоос те. Цагтаа байгаа гэсэн айцтай байна гэдэг чинь бас урьдсан сэргэлэхнийг ажил юм да. За хурд ярьж байгаа юм чинь хоёлаа замын хөдөлгөөний дүрм заасан хурдны хязгаарыг 50%-аас шийдвэрлэхээр зуршлын тухай хууль заасан дагуу эрх хасдаг. Тэгэхээр ер нь бол эрх ханц хасах хэмжээний хурдтай зөрчлөөд танаа хариуц хэсгээр хэрэг гаргаж байна. Мөн ер нь бол за хурд хэтрүүлж байгаа зөрчил өдөрт ер нь дунджаа хідчний бүртгэгдэж байна. За зөв. Өдөрт дунджаар одоо авч үзэх юм бол 60-аас 70 хурд дандаа хэтэрдэг. 80 км цагаас дандаа хэтэрдэг гэсэн үг. Тэгэхээр өдөр болгон
60-аас 70 жолооч хурд хэтрүүлж байна. Тэр нь хэтрүүлнэ тий. болохоор их хасах хэмжээний биш тий. Зүгээр нөгөө нэг 88-аас 119-ийн хооронд гэсэн үг. Тий 119-ийн хооронд. Тэгэхдээ эрх хасах асуудал болохоор тэнд дундаа одоо нэг сардаа ч юм уу 1 юм уу 2 120-оос дээш хэтрүүлдэг. Энэ дээр нь болохоор манай замын цагдаа хэсгээс эрх хасах асуудлыг хуулийн хүрээнд шийдчихдэг байна. Одоо тэр өдөр болгон 70-80 машин түвшээ 70-аас 80 машин тий. Эдгээр автомашин одоо загвараар нүцгэн бол одоо ямар хөө суудлын машин уу, джип болдоо байна уу? Ямар хөө төрлийн автомашин хөвчлэн хурд хэтрүүлж байна. Энэ дээр болохоор бүх төрлийн автомашин байна. Яг джип гэлтгүү. Одоо манайхан пүрүүсүүд маш хурд хэтрүүлдэг. Ерөөсөө тэр хурдыг болохоор 80 км/цаг гэж уг нь мэдж байгаа. Бүхэн мэддэг, бүх жолооч мэддэг. Гэсэн мөртлөө бүгд ерөөсөө хурдан явахын төлөө цаг хожихын төлөө өгсөн зориултаа л явчих. Тэгэхээр бүх машин ерөөсөө ганцхан джип гэлтгүү, бүх пүрүүсүүд ч гэсэн ялгаагүй хурд хэтрүүлж байна. За танаа дүүргээс Улаанбаатар хот руу чинь хэдэн километр гэдэг лээ? 96 км. 96 км. За тэгэхээр энэ хоёрын хооронд 80-таа явж байгаа жолооч 100-таа явж байгаа жолооч хоёрын хооронд бол өсрөөл нэг 10-15 минутын зөрүү 15 минутын зөрүү гарна. За тэр бол 107-аас Улаанбаатар хот руу орлох гэдэг хавцаар орохгүй тий. Самд нэг ботаник дээр ч юм уу амглаа хавцаар төгжрэл гацгад таны урд ардл зогсож ахал машинууд. Тэгэхэд нэг нь 80-таа явна гэдэг чинь жолооч самбаачлах хугацаа олгоно, хамгаалалт бус амь насыг хамгаална. Гэтэл 100-таа явж байгаа жолооч ихэд тий амь насаа ингэ дэнчин тавиад хөдөлгөөнд оролцдог. Тэгэхээр хурд хэтрүүлэх зурчил. За аймгийн дүүргийн хувьд бол хял шалгадаг маш сайн тавьж байгаа. Дүүргийн хувьд бол маш байнга ерөөсөө тавьж байгаа. За хоёулаа тэгвэл өөр нэг зүйл рүү оръё. За дүүргийн хувьд бас 14 км авто зам дээр ерөн замтгаар бас байнга тогтмол үлдэгдээд байдаг тий. Бас нэг иргэдээс сэрэмжлүүлэх тийм зам байдаг уу? Ерөн нэг юм хосол аваар ойр ойрхон давтамжтай гардаг. Эсвэл хүний амьдас ирсэжсэн бахангаа дүүргэл орж ихэд ерөн та яг энэ хавцаа явж хата хурдаасаар аюулгүй байдлаа хангаараа гэсэн нэг тийм аюултай хэсэг байгаа юу? Тий байгаа. 76 дахь километр 74 дахь километр гэдээ байгаа. Тэн дээр болохоор хотоосоо 74 км 76 дахь километр дээргээд тавиад өгсөн. Тэн дээр болохоор энэ дээр 50 км цагийн хурдтай явна уу та гэж сэрэмжлүүлээд тэмдэглэгийг тавиад өгсөн байдаг. Тэрийг манай жолооч нар болохоор босоо тэмдэглэгээ бас заримдаа бас анзаардаг юм шиг байгаа нөх. Яагаад тэгэхээр хүн 80 км цагаас дээшэл хурдтай явах юм бол тэмдэглэгээ байдгаа уурдах юм ааш анзаарах магадлал ингээд тэр нь буурж эхэлдэг шүү дээ. Тэгэхээр ер нь яг хурдандаа тохируулаад явчих юм бол тэмдэглэгээ арчна, босоо тэмдэглэгээ арчна. Хэвтээ тэмдэглэгээ бас давхар арчдаг. Тэгэхээр энэ дээр бас манай жолооч нарын бас хянамгаа андараа гэж бас зөвлөмөр байна. Тэгэхээр 50 хурдны хязгаар 50 гэдэг бүр анхааруулаад өгсөн. Тийм анхааруулаад хориглуулсан байна тийм. За тэгэхээр тэнд ямар хэлбэр осол гараад байна? Тэнд болохоор юу гардаг? Мал ахгүй. Мал их байдаг болохоор бас малын тэмдэглэгийг бас давхар тавиад өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр мал их явдаг. Шөнө оройн цагаар бас хүн гэрлийн гэлбаанд ороод мал ахгүй дайрах асуудал их гараад байгаа. Тэгэхээр энэс урьдчилан сэргийлэхийн төлөө тэмдэглэгийг тавиад өгдөг. Бид нар өөрсдөө бас замын цагдаагийн хэсгээс 14 км чинь бүгдөө орой олгон 22 цагаас хойшоо ч юм уу мал ахуйгаа шалгаад замтай ойрхон байх юм бол холдуулж бас хөөждөө урьдчилан сэргийлэх ажиллагаа бас байнга явуулж байгаа. Энэний үндсэнд болохоор сүүлийн одоо он гараад эхний 5 сарын байдлаар мар дайлуус бас ерөөсө гараагүй байхгүй. 23 онд л гарсан. Тэгэхээр 24 онд энийг бид нэр урьдчилан сэргийлж хяналт шалгалт хийсний үр дүнд ерөөсө гараагүй байх. За, татвал хоёлоо одоо дараагийн сэдв рүү оръё. Гүйц төрүүлэх үйлдэл. За, ягаад гүйц төрүүлэх үйлдэл ярьж байна гэхээр урдаас ирж байгаа том аврын ачааны автомашинууд их байгаа. Тийм нэг каргоны. Тэгэхээр энэ авар хэмжээтэй ачааны автомашинуудыг гүйц төрүүлэх үйлдэлийг бол хөдөө орон нутгийн зам жолооч нар хийдэг. Тэгэхээр ер нь яг энэ гүйц төрүүлэх үйлдэлтэй холбоотой зам тээврийн осол ер нь танаа дээр бүртгэжсэн үү? Ер нь гүйц төрүүлэх үйлдэлийг за та хяналт шалгалт хийж чинь тэгэхээр ер нь жолооч нар хэр буруу зураг хийж чинь за энэ шалгалт хийж явах үед бас буруу гүйц төрүүлж байгаа эсвэл гүйц төрүүлэлттэй холбоотой гарсан зам тээврийн осол жишээ болгоод сонсогчдоос анхааруулж хэлэх зүйл байна уу? Бага. Гүйц төрүүлэх үйл урдаас том аврын ачааны ачаа тээвэрлэх журмаа зөрчсөн нөхцөлд гүйц төрүүлдгийг манай жолооч нар ерөөсөө анзаардаг. Жишээ нь ачаа тээвэрлэх журам зөрчнөө гэдэг чинь хажуу тийшээ илүү гарцсан тойл нь харагдахгүй байгаад урдлын жолооч тэр хойноос ямар автомашин ирж байгааг мэдэхгүй хань шүү дээ. Тэр том тээврийн хэрэгслийн жолооч нь. Тийм нөхцөлд шууд хажуугаар нь гүйц төрүүлэх харагдах чинь хязгаарлалт болчихж байгаа байхгүй.
хажууд тишээ илүү гарна гэдэг чинь цагаан зураас баг илүү гарчаа явж штэ. Тийм учраас харагдах орчин хязгаарлагдмал үед гүйс төрүүлэх үйлдэл хийж зам хэрэг бас гаргасан үйлдэл одоо 24 оны 5 сарын байдлаар нэг гарцсан. Тэр маань өөрөө нэг өөрөө толин юм харахааргүй халахлаа юм ачичаад тэгээд гүйц төрүүлчихсэн машин саад учруулсан өөрөө тийм гүйцэж байгаа машин за саад учруулсан уу? Тэр нь болохоор харагдах чинь хязгаарлагдмал үед нэгдүгээрт, хоёрдугаарт урдлын машин тэр том тээврийн эрхлэмийн жолооч маань дохио өглгүүгээр зүүн гарт тийш хэрэгсэн байгаа байхгүй. Давхар хойноос давхар зэрэгцэн явж байгаа гэсэн үг. Тэгэл урдлын машин маань дохио өглгүүгээр зүүн гарт тийш ирэхэд хойдлын машин маань гүйц төрүүлгүүл давхар хийгээд тэгээд зам тээвэр бас гарч ирсэн тийм нэг үйлдэл байгаа. Гэтэ энэ дээр болохоор бас хүн болоо бэртээгүй ославрын бол бас гайгүй гарсан. Тэгээ энэ бол жолоочийн хариуцлагагүй бас буруутай үйлдэл гэж. Ер нь бол сүүлийн жилүүдэд бас нэг жолоочийн соёл гэдэг нэг зүйл яригадаад байгаа тий. Бид хүн хөдөө орон нутгийн замд явж байхдаа тэр тусмаа ачааны автомашин аврагтай автомашин бол 100 гартал руу дохио өгч ард явж байгаа жолоочд бол зам дээр аюулсаад байна. Намайг үүстрүүлж болохгүй шүү гэдэг зүйлийг бол анхааруул сэрэмжлүүлдэг. За эргээгээд баруун гартал руу дохио өгөхөөр намайг гүйцэтрүүлээ гэсэн үг тий. За гүйцэтрүүлэн. За тэгээд тэгж гүйцэтрүүлсэн жолооч нь бас баярлаа гэд ослын дохионыг гэрлээ хасаана. Тэгэхээр нөгөө том машин жолооч нь зүгээрээ гэд гэрлээ нэвчүүлнэ. Энэ бол ерөнхийдөө баг жолоочтой хүмүүс чинь машин доторс нэг тийг яриад байна тий. Тий энэ бас сайн яаж байгаа цаар гэж бас тийм соёлтой жолооч нар сүүлийн үед маш их болсон. Энэ бол бас зарим энэ жолооч нар ер нь 50% тийм үйлдэл бас хийдэг болсон байл. Энд бас баярлж байгаа бай. Тийм ерөн бол заавал хөдөө гээл нэг ачааны автомашин жолооч буруу яваад ирэхгүй бас машин дэрэг үнэхээр гой унаа явдаг тий. Жин тооноо хэтрүүлж явдггүй гэрэлчээд бүгд бүрэн бүц тасдаг. Ийм жолооч нар харьцангуй нэмэгдээд байгаа тийм. Харьцангуй нэмэгдээд. Урагшаа явж байгаа машинаар бас ийм жолооч байгаа. Үлгэр дуурайл болохоор тийм жолоочор байна. Үнэхээр ингээд харангууд бүх гэрэл шийдэн насч байна. Бүсээ зүүцэн байна. Автомашин ямар ч тийм тоо шороо байхгүй. Яг стандартаар явж байгаа тийм машин байдаг. Жин тоон хэтрээгүй. Ачаа тээвэрлэх журмаа яг 4 метртаа бариулаад ачаа тээвэрлэх журмаа ачтсан. Яг ийм бас үлгэр дуурайл болох жолооч нар бол маш их харагддаг шүү. За гэрэл гиснээс шөнийн цагаар одоо гэрэл шилжүүлэхгүй байгаас бол ославаар гарлаа. За гэрэл шилжүүлээгүй бол бас гэлбанд ороод мал амтан өргөшлөг гэл асуудлууд яригддаг. Тэгэхээр танаа цагтаагийн хэсгээс шөнийн цагаар хяналт шалгалт хэр тавьж байна. За гэрэл чийдэн зөрчсөн стандарт бус гэрэлтэй зөрчилтэй зөвлөсөн хэр их байна. За манай замын цагтаагийн хэсэг постн дээрээ болон хөдөлгөөн тэргүүлэр 14 км-ийн хугацаанд ингээ шөнийн цагаар байнга хяналт шалгалт хийчихдэг баг. Гэрлийн асуудал дээр сүүлийн үед энэ гэрэлтүүлэх хэрэгсэж журам аягүй их өсөж байна. Дөрөм зөрчиж байгаа. Энэ дээр болохоор дандаа өсгөгчтэй гэрэл тавиад байна. Тээвэр хэсгийн жолоочмаар. Энэ дээр бол жижиг тэрэгч байна, том ачааны автомашинч байна, альпаар дуудч байна. Иймэрхүү тээвэр хэсгүүд гэрэлтүүлэх хэрэглэх журам маш их зөрчиж байна. Энээс болоод манай жолооч нар маань бас ославаар гарах үндэслэл нь бас суурь нь бас тавигдж байгаа юм болоо гэж бодоод байна. Гэрэл хэрэглэх журам зөрчлийн тухайлаар ямар арга хэмжээ тооцох вэ? Зөрчлийн тухайлын 14-7-гийн 41 гэсэн заалтаар арга хэмжээ тооцдог 21-20 мянгаар. Аль эсвэл бүрэн бус тээврийн хэрэгслэгээд зөрчлийн тухайлын 14-7-гийн 15 гэсэн бас 21-20 мянган төгрөгийн арга хэмжээ тооцогддог. Хитрхийг гангалах чаад бас хэтрүүлээд байна тий. Хитрхий бас зарим нэг гангалах чааг хэтрүүлээд тэр өсгөгчтэй гэрэл тавиад дээрээ доороо подварн гэрэл ч юм уу туузан гэрэл нэгсүүл ачаан дээрээ бас туузан гэрэл тавьчихдаг байна. За гэрэл шилжүүлэх зурчил. За мал амтан мөргөх хэлбэрийн зурчлыг нь хоёлаа ярьчлаа. За ерөнхийдөө хоёлагийн ярилцах цаг маань бас ингээд дуусч байна. За тэгэхээр миний асуугаагүй бас жолоочтой сэрэмжлүүлж эхлэхээр мэдээлэл байна. За нийт жолооч нартай орон нутгийн зам зорчихдоо зорчигч болон жолооч нь хамгаалах ус хэрэглэх асуудал маш их хөндөгдөж байна. Хамгийн чухал зүйл. Энэ дээр болохоор хичнээн 80 км цагийн урдтаадаа дүрмээрээ явж байгаа ч гэсэн хамгаалах усыг хэрэглээгүй байх юм бол энэ бол танд амьд хөдлөх магадлал ерөөсөө 20% байна гэд зам шинжлэх ухаанаар ингээд нотлогдсон асуудал. Тийм учраас та бүхэн хамгаалах усыг маш сайн хэрэглэж хэвшүүлээрэй. Арын зорчигчоо хамгаалах усыг байнга хэрэглэж хэвшүүлээрэй л гэж нийт жолооч нартай хандж хэлмээр байна. За баярлалаа танд. За тээврийн цагдаа албаны мэдээллийн цаг нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаарт Баганга дүүргийн цагдаагийн
хэлцэн замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд дахлагч Гамбаяр болслоо. За танд маш их баярлалаа. За баярлалаа. Тээврийн цагдаагийн албаны мэдээллийн цаг.